авч төрдөг байж. За тэгээд арьшир боловсруулдаг одоо ноос ноолураа утас эрмэл болгодог. За цаашлах юм бол энэ дээр бүр сайхан загвар юуг нь гаргаад эцсийн бүтээгдэхүүн одоо бий болгоод энийг дотоод зах зээл болон гадагшин экспортлох брэнд үүсгээ гаргаад ирнэ. Энийг нь хамгийн гол нь манай энэ дээр бодлого боловсруулж байгаа хүмүүс маань жинхэнэ одоо хааш нь яаж борлуулах бүх тэр сурчлагаа маркетингийг хийхэд нь бас дэмжлэг үзүүлдэг. Тодорхой хэмжээний хөрөнгө санхүү дээр нь хөнгөлтэй зээлийг гаргадаг. Нэг ийм нэлээд том далаастай л явмаар санагдаад байна. Би бол тэгж хараад байна. Тэгэхгүй ингээ хоршоо гэхээр та түрүү хэлсэн чинь хоршоог бид нар зөндөл үзсэн шүү дээ. Яан зүрээр хоршоо үзсэн. Тэгэл нөгөө ченж маягийн бие бинийгээ унгаадаг. Тэгэл хин нэг жоохон хөдөлгөөнтэй нөхөр нь сумынхаа хамаг түүхийдийг цуглуулаад одоо тэ нэг ийм байдалтай дутуул яваад байгаа байхгүй. Тэгэхээр энийг өшөө боловсронгуй болгомоор байна. Тэгэхээр ингийн тул өшөө нарийн судалгаатайгаар салбарын эрдэмтэн мэрэгдийн зөвлөгөөтэйгээр бид нар бодлогоо боловсруулж явах юм бол өшөө өгөөж гармаар санагдаад байгаа байхгүй. Тэгээ одоо яг ингээ хөрсөн дээр бодит амьдралыг судлаа явах чи энэ бас засгийн газрын гаргаж байгаа бодлого шийдвэр зарим нь онох юм. Тэгээ зарим нь ч бүр дисхүндлэн бүр хөрсөн дээр нийцэхгүй юмнууд бас заримдаа их харагдах юм. Яг энэ миний хувийн үзэл бодол шүү. Тэгэхээр одоо бас энэ шинэ хашааг нэг одоо шүүмжлээд буруутгаад байгаа зүйл биш. Бас нэг зөв гарц гаргалгаа гаргахгаа явж байгаа сайн тал бол харагдаж байна. Гэтэл энэ олон хүмүүстэй уулзсад бол ер нь бол олон жижиг ийм одоо хоршоо хэлбэрийн ийм байж ахаар нэг том одоо сум болгон дээр нэг хувьцаат компани байгуулчихад 330 хувьцаат компани Монгол бий болчих юм бол Монголын эдийн засгийн хөгжил тэлэлтэнд ямар их одоо хувь нэмэр оруулах вэ? Тэгээ та нэг төсөөлөд үзтээ. Санаа гэж юм бол төсөөлөл байна. Тэгээ ер нь бол яг сумын хэмжээнд бол дан бодлого бол нэг ол явцгүй л тийм юм л тийм. Улсын хэмжээндээ, аймгийн хэмжээндээ нэг бодлоготой байх юм бол бид нар харин нэлээд тодорхой үр дүнд хүрэх байх гэж хараад байгаа. За би бас нэг одоо засгийн ажил хийж байгаа учраас засгийн бодлогоос л яриа л да. Тийм. Одоо жишээ нь одоо 24-28 онд Дундгой аймагт хөдөө аж ахуйн парк гэдэг ямиг байгуулна гэдэг мөрийн хөтөлбөр орсон байгаа. Энэ маань одоо бас энэ тогтолцоороо бас нэлээд уйж холбож өгөх юм бол одоо дээрийн одоо тэр тогтолцооноос яг хуулах юм биш гэхдээ нэгдсэн тогтолцоороо бас орчих юм болоо гэж би бас нэлээд гэгээлгэл хараад байгаа. Тий. Зөв. Тэгэлгүй яах. Тэгээ эдүүдээ ч одоо нөгөө энэ хугацаанд туулж өнгөрүүлсэн амьдрал үүхтүүх бүх юм дээр анализ хийж байгаа бас одоо хэрэгжиж болохоор сайн жишээнүүдийг бас бид нар ч авч хэрэглэвэл яах вэ тийм ээ. За дээрэс нь бас нэг саналыг ард иргэд бас дэвшүүлээд байгаа юм аа. Нэг хэсэг улсын хөгжил сумаас эхэлтэй юмаа гэж маш их уриалал оз явлаа шүү дээ. Тэгээ сум хөгжиж улс хөгжнө гэдэг. Тэгээ би энэ хугацаанд бас ингэ яваад байсан чинь сум хөгжиж байгаа. Сумын хөгжлөөс илүүтэйгээр ерөөсөө зам хөгжиж сум хөгжих юм байна. Тэгээ улс хөгжих юм байна. Тэгэхээр ерөөсөө энэ зам гэдэг бол одоо бид нар чинь ажил амьдралын шаардлага маш олон газар явлаа шүү дээ. Жишээлбэл одоо Монголын айл улмаас Солонгос хөдөлмөрийн насны залуучууд нь одоо өөр улсын хөгжил хувь нэмэр оруулаад тэнд одоо арай үнэлэмж нь өндөр байна гэж Солонгост ажиллаад байна шүү дээ. Гэтэл бид нар ингээд Солонгосыг хараад тэр уулуудыг нөхлээд одоо олон сайхан зам тавьсан байна. Гүүрэн зам, түнэл. За тэгээд хичнээн чигнээ зам тавьдгийн. Тэгээ тэр хооронд ч маш хурдын мэргэлдэж байгаа байхгүй. Тэгээ ингээд Монголтойгоо харьцуулж үзэхэр чинь ингээд энэ чинь тэнгэр газар шиг ялгаанууд гарч ирж шүү дээ. Тэнгүү за энэ Солонгосын автозамын шүлжиг энэ үнэхээр засгийн төр нь ингээд тавиад байгаа хүмүүс чинь бас тийм биш юм байна. Энэ хувийн замын компаниудын бодлоор дэмждэг юм байна. Концессор замаа бүтээн байгуулалтаа хийдэг юм байна. Тэр уулыг нүхлээ зам там гүүрэн зам. Тэгэхэд одоо тэр хооронд нэг замын компани эзэмшдэг юм байна. Тэгээд тэргээр нь одоо ингээд иргэд зорчихдоо одоо манайхаар бол нэг 500 төгрөгийн нөгөө замын хураамжийг төлөх нь шүү дээ. Тэгэхээр хэсэг хугацааны дараа нөгөө замын компани гаргасан одоо зардал болон одоо өөрсдийн ажлын нөгөө үйлчлэгийн ашгаа ингээд олоод ингээд явчихд юм байна. Тэгээ ийм утгаараа ерөөсөө тэр замын сүлжээг бол маш сайн хийж өгсөн байгаа байхгүй. Тэгэхээр Монголын нөхцөл заавал тэр Солонгос шиг тэр 8-1 нь 16-ыг нь бол бүтггүй л дээ. Манай хүн амын төвлөрөл ямар байгаа тэрэндээ харьцуулаад адаглаад нэг дархны замыг бол та мэдж байгаа шүү дээ. Хэдэн жил сараад 7 жил боллоо. 7 жилийн хугацаанд бид нар ямар хэдийн засаг одоо хүний эрүүл мэнд маш их юм бид нар хохирж иж одоо 7 жил одоо их хугацаа шүү дээ бурхан минь.
Тэгээд одоо энэ зам ажилд орсноос хойш энэ ямар одоо ашиг дөнгөө өгч байна. Дархан, Сэлэнг, Орхон аймаг, Булган, Хөвсгөлгээр энэ бүс нутгийн хүмүүс маш богино хугацаанд тэр замаар зорж байгаа эдийн засгийн эргэлтэнд орж штэ. Гэдэг шиг яагаад Монгол улсын 21 аймагт яг энэ дархан шиг замыг одоо яаралтай хугацаанд тавьж болохгүй гэж. Энийг тавихын тулд улс одоо ингээд төсөв санхүү гэх биш хувийн компаниудад боломжлох хэрэгтэй. Замын компаниудыг бодлогоор дэмжиж. Одоо энэ барилгын компаниудыг асар их барилгын компаниуд байна. Хотыг зай завсаргүй болчихсон шахаж байна. Гэтэл одоо юу гэдэг энэ хотын энэ жоохон сэтгэлээ дарга бол дахиж байшин барихгүй гэдэг тогтоол шийдвэр гаргаад яг нь хуучин жижиг шажиг байшингаа өргөтгөөд өндөр орчин хэлбэрт нь оруулдаг юм байгааз. Энэ замын компани юу барилгын компанич тодорхой хэмжээгээр одоо бас санхүүгийн боломжтой болчихлоо шүү дээ. Гэтэл одоо улс орноо хөгжүүлэх, хөдөө орнуудыг хөгжүүлэх ийм бодлого гарлаа. Замын бүтээн байгуулалт руу орооч гэдэг энэ барилгын компаниудад урайлаад ингээ хөшүүргээр тэнгуү та нар ийм бүтээн байгуулалт бол ийм хугацаанд та нар ийм ашигтай ажиллана гэд ингээд өгөх юм бол нөгөө барилгын компаниуд маань асуураа ингээд замын компани руу шилжиж хувирах нь байна. Ингээд ирэх юм бол улс орныг шүлтсэн одоо сайхан замтай болчих юм нөгөө замыг чинь дагаад одоо ресторан сайхан хаус хороол барилгууд тий одоо нөгөө жуучны баазууд нь бий болно, аял жуулчлал хөгжөөд эхэлнэ. Тий? Тэгээ нөгөө сумын иргэч чинь богино хугацаанд хот өдөөгийн ялгаа арилаад ирнэ. Ингүүл бид нар ч одоо улс орон хөгжих гээд байгаа байхгүй. За дээрэс нь одоо энэ таавал одоо өмнө говь чиглэлийн авт замаар бол зөндөл олон бас ажил амьдралын шаардлагаар явсан. Маш нарийнхан зам байна. Баах нүхтэй тий хичнээн жил бид нар ч одоо ингээл хил ам дагуулаад жил болгол засдаг шүү. Маш олон хүний аймнаас маш олон машин тэр эвдэрж байна. Гэтэл яагаад бид нар аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэж олон жил ярьчихэд яагаад энэ өмнө говь чиглэлийн замаар бид нар засахгүй байгаа. Жишээлх юм бол өмнө говь бол өөрөө боломжтой байна. Тодорхой хэмжээний санхүүжилт шийдээд өмнө говьс дэмжлэг гарч болж байна. Усаас дэмжлэг гарч ирж болж байна. Дархан шиг ийм дөрвөгнээ зам өмнө говь чиглэлүүд тавихад яагаад болохгүй гэж. Одоо Монголыг говийг үсэх гэж ирж байгаа жуулчдын чинь 70-80% нь энэ чиглэлээр явж байна. Тэр хүмүүс тэгээ ямар машинаар явж байна? Ихэвчлэн форгоноор явж байна. Гэтэл тийм замаар явхад тэр хүмүүс чинь эргээд Монголд аялал жуулчлалаар ирэх үү? Найз нөхдөд Монголын говийг үзээгээ явхад та нар ийм бэрхшээлтэй замаар явна гэхэд тэр хүмүүс найш ирэх сэтгэл байх уугүй юу гэдэг. Бид нар бодолцох хэрэгтэй байхгүй. Тэгэхээр бид нар яаралтайгаар энэ өмнө говь чиглэлийн замыг дархан шиг дөрвөн ийм сайхан хоёр урсгалтай зам тавих хэрэгтэй байхгүй. Энэний төлөө бид нэр анхаарлаа хандуулах хэрэгтэй. Цаашлах юм бол 21 аймгаа бас дархан шиг ийм дөрвөн зам тавьчих юм бол маш богино хугацаанд эдийн засгийн эргэлтэнд одоо энэ нөгөө бид нар чинь боловсруулаад байгаа түүхийд бүтээгдэхүүнээ найш шааш нь одоо тээвэрлэхэд одоо хялбар болоод эхэлнэ шүү дээ. За сайжлах юм бол 330 сумаа бид нар засан замтай холбох хэрэгтэй байхгүй. За болий 4 игнэ биш юм гэхэд ядаж нэг 2 игнэ нэг машин гүйцээ төрүүллээ гэхэд нэг 3 машин чөлөөтэйхэн шиг би энтэйгээ мөргөлчихгүйгэн шиг ингээд багтчихаар ингээд өргөн шиг ийм замаар 330 сум холбох хэрэгтэй. Тэгжээс нөгөө малын бэлчээр одоо чинь хөдөөний замыг та мэдэн штэ. Энд чи одоо ингээд дураараа явна, төөрн цаг хугацаа алдна. Ингээд бид нар 330 сумаа ингээд сайхан замтай болох учраас хүмүүс заавал тэр бэлчээрээ тэгж дахиад байх шаардлагагүй болно штэ. Тэ? Гэх мэтлэн нэг ийм бодлууд энэ одоо 12 жилийн хугацаанд ингээд явсан газар болоо явж байгаа төрлөө. Тэгэхээр хоёр зүйлийг уриалах гэдэг. Манай одоо бодлого боловсруулах шатанд ажиллаж байгаа одоо дарга нартай хандж хэлэхэд замын бүтээн байгуулалт руу Монгол улс яаралтай ормоор байна. Хоёрдугаар гэх юм бол за 330 сумыг одоо хувьцаат компанитай болгомоор байна. За яг хөө тэр тоон хамаагүй. Гэхдээ бол ер нь энэ орон нутаг болгонд тухайн сумын иргэдийн амьдралыг өөдөн татсан тэр нөөц болцоо бүрэн дүрээ ашигласан хувьцаат компаниудыг байгуулмаар гэдэг хоёр зүйлийг нэвтрүүлгээр дамжиж уриалах гэдэг байгаа байхгүй. Энийг мань хэн хүсэж байна гэхээр энэ сумын удирдлагууд болон нийгмийн салбарын ард иргэдмэн өөрөө энэ чинь нийгмийн шаардлага гэж хүсэж байна. Тэгэхээр дарганараа та нар ийшээ анхаарлаа хандуулаач гэж одоо уриалах гэдэг. Та энэтэй санал нэгтгэв үү? За. Нийлэх үү? Нийлэхгүй яхаа угаасаа зам дагаж чөгжил гэж ярьдаг. Энэ бол нөхөр амьдрал дээр батлагдсан энэ том үг шүү дээ. За манай сумын хувьд энэ замын асуудал бас хүндрэлтэй. Бид нар Дундгой аймгийн 186 км шороогоор явна. Зүгээр шороон замд дэрчгэнөр ингээд бүр машиныг салгана шүү дээ бас л. Тэгэн шүү дээ. Жижиг прус машин эдрийг бол одоо 1-2 явал кабинд дуурчдаг. За хамгийн ойрын засмал замаас босоод гэлгийн зам маань 110 км л манайд. За чойрын зам байгаа. За өмнө бас нэг одоо энэ өвөр ханга Дундгой Дорногой гэж нэг тээцүү хийгдсэн манай сумаар. Аа. Анх тэр 21 оны үед л
тэгээд судалгаа хийж байгаад одоо эдийн засгийн төвийн ашиггүй тогтоогдоод одоо өөр ангаагаас говь сүмбэр холбогдож байгаа. Эхлэн тавьж байгаа. Тэгэхээр бид нар яаж нэг хойд замтайгаа холбогдох гэдгээр би баян жаргалангийн засаг дараа угнатаа ярьжлаа л. Зөв. За эхлээ танахыг эхлээ 40 км холбочих. Холбочих. Дараа нь хэдүүлэн гэж 70 км холбочих. Тэгвэл хоёулаа холбочих гэдэг байж төгөл бас яг ерөнхийдөө жоохон чөлөөт яриад байсан. Гэхдээ яг бас ажил хэрэг бодох л бас асуудал. Яг үнэ. Тэгээд тэр зам яах юм бол одоо түрүүн цаг хугацаа эдийн засгийн үргэлжлэх талаас маш том юм билээ. Тэгэхээр яг сумын төвийн хувьд бол одоо сумын хөрөнгөөр юм уу аймгийн хөрөнгөөр энэ зам маань мэдээж хийгдэх байгаа. Гадаадын одоо төслөлбөр томоохон хөрөнгө оруулалтаар хийгдэх учраас нэлээд хугацаа орох юм болов. Бас л би түрүү бас нөгөө засгийн бодлогоос сонсноо л ярих гэдэг юм л да. Энэ 4 жил ч одоо нэг 100 сумыг холбоно гэсэн засгийн газрын бас нэг мөрийн хөтөлбөрт орсон байгаа. Тэр нь ажил хэрэг бохоод сайн одоо ажил хэрэг болох байхаа л гэж найдаж байна шүү дээ. Одоо ховдын тэр ховд аймагч бүх сумтай холбогдсон байгаа хаа тий. Тэр жишгээр одоо тэгээд энэ говийн сумдууд байдаг энэ төрөнд холбох юм л одоо энэ газрын хөрсний дороойтол гэх мэтлэнгээр энэ одоо цөлжилтөнд нөлөөлж байгаа гол хүчин зүйл бас шийдэгдэн тэрнээс гадна одоо тэр зах зээлд одоо хөрөх боломж байна шүү дээ. Одоо сумд одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ шууд одоо Улаанбаатарын зах зээлд хурдан хугацаанд нийлүүлдэг байх юм бол одоо шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх болоход асуудалгүй шүү дээ. Яг үнэ. Тийм одоо юунууд байна, сандууд байна. Тэгээ бас ойрхон одоо нэрээний жишэл байна шүү дээ. Одоо замаа яаж яаж. Эхлээ замаа тавьж. Яг үнэ. Хотоон байгуулсан замаа тавьж ярьд юм лээ шүү дээ. Манайхан жоо хотоон барьчаа тэгээд эсэргээр л яваад байх шиг гэдэг. Яг үнэ тий. Тэгэхээр энэ бас их эдийн засаг, улс орны эдийн засаг, орон нутгийн хөгжилд бол маш чухал асуудал байна. Энэ дээр бол санал нэгнэ. Тэгээд ер нь бол айжмаар одоо энэ 4 жил биш гэсэн дараагийн 4 жилд одоо бас энэ Монголын бүх сумдууд холбогдчихаа л гэсэн миний хувийн төсөөлөл тийм л явдсан шүү дээ. Бидний ч одоо нөгөө юу итгэл одоо 21 аймаг бүр холбогдсон байгаа шүү дээ. Тий. Яг холбогдчиход холбогдчиход. Гэхдээ энэ зам маань одоо яг тэ тэгэл одоо бас бидний монголчуудын маань одоо энэ хугацаанд одоо хийсэн чадал юм уу да тий. Гэхдээ энийг өшөөл одоо бид нар сайжруулмаар. Дэлхийн маань яаж хөгжөөд байна. Тэгэхээр бид нар нэг зэрэгцээд явахгүй махад ядаж нэг бүр холтчмооргүй байна. Тэгэхээр бол хэдүүлээ болж л өгвөл их сайхан тооцоотойгоор зөв дайраад ингээд бас их сайхан улс орноо хөгжүүлэх бүрэн боломж бол манай Монголд бол байна. Сая 564 мянга хавтад үргэлжлэн газар нутагтай 3 сая 500 мянган монголчуудыг одоо нэр уг нэг жоохон нэг зөв тийш нь залаад явчих юм бол одоо их боломж харагдаад байгаа. Тэгээд зарим нөгөө онгоо өртөл үүдэг шүү дээ. Гадны нөгөө тэр японочууд нь ч үлээ хин ч үлээ. Энэ улс орн ингээл өөрөө барыг нэг жоохон зүв боддоор явчихад өөрөө инерцээр ингээд хөгжчихөр байхад яагаад ингээд гацаад байдаг юм болоо гэж хүртэл байна. Тэгэхээр одоо тэгээ хаана одоо бүгдээрээ л их орныхоо төлөө бүгдээрээ дарга цэрэггүй л их оронч бай. Тэгээд их орныхоо төлөө сайхан зүтгэе. Ялангуяа энэ орон нутгийг хөгжүүлэх бодлогыг одоо түлхүү одоо барьж ажиллах юм бол одоо энэ тулгамдаад байгаа нийгмийн бүхэл асуудлууд маань хараа эндээ бас сайн тал руугаа ирэх юм болов хотын энэ хотын асуудал бол та бол саяас өчигдөрхөн хотоос ирсэн баг төгжирч бөө юм болж ил ирлээ шүү дээ. Тэгээд агаар хүрсний бохирдол энэ төр ямар байгаа вэ? Тэгэхээр энэ орон нутгаад дэмжиж зөв хөгжлийн бодлого гаргаж энэ орон нутагт олон сайхан ажлын байр нэмийг өртөг шингээс үйлдвэр цехүүдийг байгуулж ижил энэ нөгөө нийслэл хотын минь асуудал цэцэрнэ. Ийшээ бүгдээр явах цагт иржээ л гэж одоо би нэг статистик хэлчих үү. За тэг. Дундгойнгийн хэмжээнд нөгөө шилжилтөдгөөний судалгаа нотинхан бол хийгдсэн бэл. За. Сүүлийн 30 жилээр нээсэн бэл. Тэгэхээр хамгийн бага одоо шилжилтөдгөө багт индекс одоо 0.2 билүү. За. Тийм индексээр манай сум бол одоо хамгийн бага шилжилтөдгөөнтэй сумд бас орсон бэл. За. Тэгээд бас өнгөрсөн жил бас нэг хоёр ч үнээр бас хүн маань бас өссөн байгаа бас. Ямар ч манай сумынхан бол энэ нутагтаа хайртай шүү дээ. Нутагтаа ирнэгээл энийг нутагтаа амьдрал энэ нутгаа хөгжүүлэхийн төлөө тэгээд болохоос нь болохгүй нүртэл ингээд бүгд л ингээд яваад байдаг бас онцлогтой юм шиг үлээ. Тэгээд одоо жишээ нь зарим сумдууд бол бас эзгүүрч байгаа сумдууд биш үү дээ. Бага. Тэ. Ялангуяа говийн сумд ч одоо ингээд нэг аллагдсан бол болохоор тэгээ төрн бодлогоос гадна аячих юм бол тэгээд орон нутаг одоо тэгээд одоо ийшээс амьдрал бараадал одоо амьдралын ажил хөдөлмөрөө бодоод сургууль соёлоо бодоод шилжихээс аргагүй л да. Тэр бодлогыг харин төр засаг олж харчаад бас өдөөргөн жоох анхаарах гэдэг байна гэж би бол энэ эрх төрөнжүүлээд их л гэгээтэй харж байгаа шүү дээ. За тэгээд одоо ямар ч төр засаг маань сайн ажилласаа тэгээд 4 жилийн дараа бас хэдүүлээ үр дүнгээр эргээд бас нэг дүгнээд
алдаа оноогоо яриад ингээд суух бас өдөр ирэх баг. За тэгээ хоёул яриад үл зөндөөл юм. За ярих юм байна. Одоо ингээ өндөрлөх үү? За тэгээ өндөр. За тэгээ манай ажлаа амжуулчаа тэгээ яач та. Яриад дуусаагүй шүү дээ. Шууд өндөрлөх. Арай болоо гэд. Манай нэвтрүүлгийн хамтарч нэг юм байгуулга Мөнх Ампер Construction гэдэг. Энэ Монгол залуучууд маань их орондоо эрчим хүчний компани юм байна тий. Биш ээ, бүтээн байгуулалт барилгын материал үйлдвэрлэдэг. Тэгээд энэ залуучууд маань их орондоо одоо хямд чанартайгаар одоо барилгын материал үйлдвэрлэхийг зорж байгаа залуучууд. Мөнх Ампер Construction. Манай нэвтрүүлэг их үзэх дуртай, дэмждэг. Ингээд сумдаа сайхан амьдрахыг хичээж байгаа, зорж байгаа олон сайхан хүмүүс оролцдог учраас тэр хүмүүсийг бас дэмжмээр байна. Тэр сумыг дэмжмээр байна гэд одоо бүтээгтүүнээ 10% хөнгөлөлтөө үнээр авах эрхийг ямар материал. Тэгээд одоо танд болон магадгүй сумын хэрэгцээнд бас олон засвар үйлчлэгээ ингээл өргөтгөл гээл зөндөөл барилгын материал хэрэг болно. Тэгэхээр энэ залуучууд минь 10% хөнгөлөлт өгчөөр бас тодорхой хэмжээнд бас хэрэгтэй болно шүү дээ 10% ч одоо. Энэ залуучууд юу хийж нэхэр нөгөө лего блок гэдэг нэг юм том блок, угсардаг блок сүүлийн хийдэг болсон шүү дээ. Энэ блокуудыг хийж байна. За мөн одоо энэ вакуум цонхнуудыг хийж байна. За мөн одоо хөөсөн дулаалга. За ингээд мөн одоо сэндвич, нөгөө сэндвич хан дээвэр тий одоо янз бүрийн барилга байгууламжийн хийдэг сэндвичийг төрөл бүрээр нь зузаан нэмгнээр нь хийж байна. За барилгын одоо дотор гадар одоо будаг имүүлс гадна талын басаадны чулуун будаг гэдэг ер нь байшин барилга байгууламж барих шаардлагатай бүхий л материалуудыг Монголдо хямд чанартайгаар одоо үйлдвэрлэхийг хичээж байгаа юм. Эх оронч одоо үндэсний үйлдвэр Монгол залуучууд байгаа. Тэгээ энэ боломжийг танд олгоё та. Хугацаа хамаагүй та өөрөө боломжтой үедээ хизээж байдгийг сарын дараа 3 жилийн дараа 10 жилийн дараа ч хандаж болно шүү. Тэгээд энэ боломжийг маш гоё саналаа шүү. Энэ оромтгой хөгжилд бол сумын хөгжилд бол нэлээд дэм болохоор гоё саналаа шүү. Баярлалаа. За мөн одоо энэ завшааныг ашиглаад гэдэг шиг одоо ингээд та хоёрын ярьслыг маш олон Монгол орны өнцөг болон бүрт хүмүүс үзэн суугаа. Тэгээд та хоёрын ярьсан ярианаас авахын авах, гээх бах. Тэгээд бас та сайхан мэдлэгээ өргөж. Энэ сайхан өндөр шил сумынхаа уугуул суугуул зам олондоо за тэгээд одоо Монгол орны өнцөг болон бүрт суугаа одоо таныг таньж мэддэг сайхан хүмүүстэй мэдлэгээ дэвшүүлнэ. За тэгээ энэ за нийт Монгол улсынхаа өргөн дэлгүүр нутагт амьдарч байгаа монголчууд өндөр заяат шил нутгийн ахын дүүс та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг айлтгаж байна. Тэгээ та бүхэн маань одоо эрүүлэн саруул сайхан байхын өрөөлийг өргөн дэвшүүлье. Тэгээд манай суманд анх удаа бас сумдаа сайхан амьдралын төслийнхэн ирж ажиллаж байгаад маш их баяртай байна. Сайхан ярилцлаа бас оромтгийн амьдралыг олон түмэнд түргэж одоо гарц шийдлийг хайсан энэ сайхан нэвтрүүлгийн хамт олондоо бас амжилт хүсье. Малгайгаа жоохон дэвшлүүлэх үү? Ах уу. Хараа. Яасан дээр малгайгаа. За малгайтах гэж сууч. За. За. За монголчуудаа Монгол эх орныг нь танилцуулах зорилготой сумдаа сайхан амьдрын нэвтрүүлгээ Дундгуй аймгийн өндөр шил сумаас бэлтгэн өргөж байна. За ингээд өндөр шил сумынхаа өндөр настан за өвлөн тээгч одоо Шонкор гэдэг ахтайгаа уулзж байна. Ингээд танд бас За энэ сайхан өдрийн мэнд хүргэе. за баярлалаа. Та бүхэнд бас өдрийн мэнд хүргэе. За өндөр шил сумынхаа тухай сайхан үг түүхээс нь та хууч хөрөвч. Таныг бас одоо сайхан олон жил багшилсан одоо ийм мундаг сайхан багш гэсэн. За яг ба. Биш төв газар зүүн багш нэртэй л ажил хийсэн юм л да. Тэгтээ яг газар зүүн баяглаа тэр орчноо илүү ярьж байлаа. За тэгээ эхлээд яг сургуулийн удирдах ажлыг хийж байсан. Сүүлдээ тэгээ багш болсон. Тэгээ сүүлдээ төвөрийн хүн болоод одоо ингээд сууж байгаа юм да. Тэгээ манай сум бол яг вэ 1924 оноос үүсэн байгуулагдсан сум гэж байгаа юм. Тэр үедээ бол яг
Дорногов аймгийн харьяа байсан үүсэлтэй. Тэгээд сүүлдээ Дундгов аймаг өсөөд 41 оны үед одоо Шарангад аймаг гэж байсан. Тэр аймгийн юунд чинь зэрэгэлдээ бүх аймагуудаас сумнууд орсон байгаа юм. Өвөрхангай, Төв аймаг, Дорногов аймаг, Өвнөгов аймаг. Тэгээд өндөр шил сум бол Тулгуулийн сум гэж байсан Дорногов аймагаас шилжиж ирсэн. Тэгээд Дундгов аймгийн сум болсон ийм төвхтэй. Анхадаа энэ урд нурууны ингэрт төвлөрч байсан гэж байгаа юм шилийн зооныхон өмнө. Тэгээд сүүлдээ хэд нүгээд 56 оны үед энэ айлмгийн яам энэ талд ирж төвлөрсөн. Тэрнээс хойш одоо энд төвлөрөө төгжиж байгаа тосгон болж ийм басан сум байгаа. Эхлээд бол яг та тэмээ өсгөр ирсэн хэдэн гэр тэгээд нуудлаа үйлдвэрлэлийн ангийн саглаатхан тэгээд сургуулийн гэр байж байсан. Одоо бол сайхан ингээд төвлөрөө төгжиж байна. Энэ сум бол одоо алдартан олон сайхан хүмүүстэй за улсын сайн малчин, авраг малчин олонтой хөдөлмөрийн олон сайшчуутай ийм сум юм. Ийм суманд би одоо ирж 76 оноос хойш амьдарч байгаа юм. Тэгээд сайхан уул устай төгшгөн хангай гой хосолсон ийм сум юм. За хүн ард нь бол их ажилсаг. За угаасаа их ажилсаг хүмүүсүүд байсан. Уламжлалаар одоо тэр богдын төмөр тэмэн сүргийг энд малалж байсан юм хөөхөн одоо хийдэн байдаг. Тэргээрээ манай өндөр шил сум бол одоо бас улстай бахархаж байдаг. Энэ тэмээний өв соёлыг тээж яваа ийм сум юм. Тэглэрэн тэмээгэрэн бас алдаршаад, ер нь малаараа алдаршаад энэ ард өмнө ярьж байгаа нь бол богдын тэмээн сүргийн уламжлалаар манайх 1973 онд хөдөлмөрийн одоо тэр шалгарсан үйл ажиллагаагаар тэр 2-3 нэгдлийн шалгаралт тэгээс үлдээ мал өсгсөн малын улсын төлөв 2 жилийн өмнө билүүлсэн учраас Алтан гац содон авсан анхны сум байгаа юм Дундгов аймагт. Тэгээ яг энэ их бахархалтай түүх одоо манай сум дүү сумлаа Алтан гац содонгуудаас өгсөн юм сайхан болгон сүлдээ сум гэж тооцогдож байгаа юм. За тэгээд адуу манайд одоо хурдан удмын адуун сүрэг бол угаасаа байж байсан олон сайхан адуучд байж байсан түүхтэй юм байлээ. Цэлэн Жамб гэдэг адуучин сайн хүн байсан. За тэгээд тэр Балдан тогтох гээд мундаг адуучин хүн байж байсан. Тэдний үрсад удам угсааны улсууд байж байна. Тэгээд сүүлдээ шилийн гүр гэдэг энэ нутгийн хүн алдартай уяач тэр хүн бол одоо тэр Шарангад аймаг гэж одоо Дундговын анхны нэр тэн дээр хурдан мартаа очиод төрүүлж байсан морин төрүүлж байсан шилийн гүрийн мор Шарангад аймагтаар төрүүлж байсан уйж байсан хүн унаж байсан хүүхэд нь хүртэл саяхан байж байлаа. Ингээд одоо гүр уяачийн удам угсаа тэр адууны загал буурлын дуугээд ингээд энэ судалгаа хийгээд энэ судалгаа нь явсаар байгаа зүйлдэн аймагтан одоо анх дугаараад хурдан адууны шил амгтай боллоо. Улсуудаа 4-дүгээрт орсон ийм сайхан адуун сүргийн уяачд тэрний одоо олон залгамж үрсад нь энэ уяаг адууны уяаг бол одоо өсгөж үржүүлж байгаа юм. Уламжлаад авчихсан өв соёл болгоод хадгалчихсан ийм олон сайхан залуу уяачд байна.